байцааны үзэгчдээ саяын телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүргэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Энэ сарын 26-ны өдөр буюу Мягмар гарагийн оройн Ногоонуур сумын Асгат багт Асгат ордны Манаачин малын хашаанд цоохор ирвэс ирж мал руу дайрлаа гэсэн мэдээлэл аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт ирсэн байна. Тус мэдээллийн дагуу ажлын хэсэг тухайн газарт очиж ажилласан бөгөөд тухайн айлд очиж малчнаас тодруулга авахад ирвэсийг 2 удаа хөөж явуулсан ч явахгүй бусаж ирээд байна. Нийтдээ 20 гаруй яманд халдснаас 10 яма хоргогдож 6 яма шархтуулсан байдалтай байна гэсэн мэдээлэл өгсөн байна. Энэ сарын 26-ны өдөр буюу Мягмар гарагийн орой Ногоонуур сумын Асгат багт Асгат ордны Манаачин малын хашаанд цоогоор ирвэс ирж мал руу дайрлаа гэсэн мэдээлэл аймгийн байгаль орчны газарт ирсэн байна. Тус мэдээллийн дагуу ажлын хэсэг тухайн газарт очиж ажиллажээ. Тухайн айлд очиж малчнаас тодруулга авахад ирвэсийг 2 удаа хөөж явуулсан ч явахгүй бусаж ирээд байна. Нийтдээ 20 гаруй ямаанд халдснаас 10 яма хоргодож 6 яма шархтуулсан байдалтай байна гэсэн мэдээллийг өгöd байна. Ирвэс улаан номонд бичигдсэн хамгаалагдсан амьтан учраас түүнийг хорох боломжгүй юм а. Одоогийн байдлаар уул цасанд дарагдсан тухайн газраас идэж тэжээл олох хүнд болсон учраас ийхүү хоттой мал руу дайрсан байна. Тухайн ирвэсээс 2 удаа шинжилгээ авахад сөрөг буюу эрүүл гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс хороох боломжгүй болоод тухайн айлаас 5 км-ийн зайд ирвэсийг ачиж аваачжээ. Гэвч аймгаас очсон ажлын хэсэг харьсны дараа тухайн ирвэс дахин айлын хашаа руу буцаж ирсэн байна. Тусгай хамгаалтын захиргаанаас өнөөдөр ажлын хэсэг дахин очиж асуудлыг өөр талаас нь хэрхэн шийдэх талаар ажиллаж байна. Тухайн явдал хэн нэгний захиалгаар биш байгалийн замаар болсон учраас малчны малын нөхөн төлбөр олгогдох үг нь одоогоор хараахан тодорхойгүй байна. Sütü bırak. Şimdi cim. Hey. Басқа екі кісі ақыры мына жырамен жүр жемтіктен жоғартамын апарып тастайды. Ана құлдамай. Ой, ол құлдамайды оны ғой. Оны ғой. Жемтікті көтер. Anladın mı? Kalın jemtikti olmasını tasarım. Yani, söyleme. Сұрамасаң не айтам. Өчигдөр Ногоонуур сумын Асгат багийн өчигдөр Ногоонуур сумын Асгат багт нэг сахиулын хашаанд, малын хашаанд цохор ирвэс ирээд 10 хэдэн малд дайрсан гэсэн мэдээлэл ирсэн. Эндээс танай байгууллага очиж ажилласан байна. Одоо тухайн үед ямар юу болсон бол хэдэн мал өргөгдсөн бол энэ талаар хэлэх. 26-ны өдөр ороохон Ногоонуур сумын Асгат гэдэг газар Ерөнхийллийн баг хил дээр Асгат ордны Манааш нэг талда малчны гэрд хашаанд цоохор ирвэс ороод ирсэн гэсэн мэдээлэл ирсэн. Тэгээд энэ асуудлыг тэднээс бас тодруулахад 2 удаа хөөж явууллаа гэх болохгүй ирээд байна гэсэн ийм мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг амийн хэмжээний удирдлагад танилцуулж тэгээд онцгой байдлаас машин гаргаад аймгаас шатхууны шийдэт ажлын хэсэг тэр газар тушиж ажиллаад ирсэн юм а. Ер нь
онцгой байдлын унааны асуудал нэлийн хүнд болсон юм байлаа. Замд 2-3 удаа эвдрээд арайгч орсон. Тэр сахиул бас суманда энэ мэдийг дамжуулж сумаасаа бас сумын тамгийн газрын дарга ахлагчтай хүмүүсүүд биднээс өмнө тэр өдөр шөнө орсон юм байл. Тэр сахиул малчны гэр хашаанд бол хөлийн харуулын байрны яг гажууд байдаг тийм газарт байдаг юм байна. Угаасаа энэ тэр нутаг бол Ирвэс ихтэй нутгийн нэг нь л дээ. Газар дээр нь очиж үзлээ. Тэд нар чинь 2 удаа хөөж явуулаад нэг ямаа барьж яхад хөөгөөд хашаанаасаа малаа гаргаад гарсны дараа нөгөө Ирвэсийг хөөж гаргаад тэгээд малаа эргэж оруулаад 2 удаа эргэж ирэхээр нь бүх малаа пүнзэнд оруулсан юм байна. Пүнзэнд оруулчаад гэртээ хүрээд байж байсантэл тэр пүнзний сонгоор орж ямаа дуурсан юм байна. Тэгэхэд пүнзэнд ороод ямаа барьж байсныг мэдсэн. Тэгээд дотор нь өөрснөө бас орж чадахгүй гадна талдаа гэрэл тавиад хашгираад уучраа уулахгүй байж байсан юм байна. Тэгж ахт хэдгийдэн ямааг барьсан. Дээр нь тэр өргөж мал бол булуунда шахагдаж хэдэн мал хорогдсон ийм асуудал гарсан байна. Тэгээд аргагүй эрхэн тэд нар барьж аваад уруугаараа бариад чирж гаргаж ирээд хөлийн хүлээд байлгаж ахт бид нар орсон юм аа. Тэгээд газар дээр нь үзээд тогтоосон асуудал тэр Ирвэс маань 3-аас 4 насны орчим эмэгчин буюу генс гэж ярин тийм Ирвэс сохор Ирвэс юм байна. Тэгээд бүх биеийн хэмжилтийг авсан. Биеийнхээ урд нь 92 см, сүүлний урд нь 83 см урттай, 54 см-ийн сэрвэний өндөртэй ийм Ирвэс юм байна. Энэ Ирвэсэн дээр бид нар мал эмнэлгийн хүн явсан, онцгой байдлаас явсан, тусгай хамгаалтын газрын мэргэжилтэнд явсан ийм бүрэлдэхүүнтэй орсон. Тэгэд мал эмнэлгийн бүх шинжилгээг хийж үзсэн. Би өөрөө бас малын эмч хүний хувьд тэгээд зүрхний сохолт, уршигны сохолт үүсгэхэд бүгд хэвийн байлаа. Биеийн халууны хэмжиж үзэхэд 38.5 юу гарсан, тэр бол хэвийн гэсэн үзэгдэл. Тэр нь мал эмнэлгэд бол газар дээр нь шуурхай тестээр уншилдаг тест байдаг, галзуу өвчний. Тэр тестийг амнаас шүлсийг аваад тэр шүлсэн дээр шинжилгээ хийгээд үзэхэд 2 чуудаа шинжилгээ хийхэд ирнэ. Сөөрг буюу эрүүл гэсэн ийм шинжилгээний дүн гарсан. Тэгэхээр нэгэнт эрүүл уучраас одоо байгальда тавих ёстой. Тэгээд энэ учир байдлаа тухайн газарт байсан бүх малчид тэнд оролцсон хүмүүсүүдтэй хилээд танилцуулаад одоо бид нар байгальда тавья гэд. Тэгсэн гэрийн малчид бол энэ дахиж хүрээд ирнэ, одоо өөр газар аваа яв. Эсвэл энийг бол устгаа дөх гэдэг ийм асуудлууд тавьсан. Тэр бүгдийг бол тайлбар өгсөн. Энэ Ирвэс маань устгаж болохгүй лан номд орсон амтан. Нэгэнт эрүүл уучраас бид байгальда тавина. Эргэж ирэх үгүй юу гэдэг асуудлыг бид нар ёстой мэдэхгүй байна. Тодорхой хэмжээний газартаа тавья гэд бид нар тэр айлаас тэрнийг ашиж яваад дээшээ явсан. Дээшээ явхад тэр айлаас дээшээ яваад нэг 5 км явсны дараа бараг машин дээшээ цаашаа явах боломжгүй газар болдго юм байна. Тэр хэмжээндээ өргөөд тэр Ирвэсийг байгальдаа тавьсан. Тэгж тавихад ерөөсөө Ирвэс зүв зүгээр ямар ч гэмтэл согохгүй бид нараас зүв зүгээр өргөөгөөд уул хавсан руугаа гараа явсан. За тэгээд бүх зураг материалыг авсан. Ингээд малчдад ирж учир байдлыг хэлээд ийм хорогдол гарсан юм байна. Гэхдээ бол энэ хорогдол чинь яг хин нэгний захиал гар биш, энэ байгалийн жамаар ийм болжээ. Энэ асуудлыг бас тодорхой
газруудад тавина. Гэхдээ яг тийм тусламж дэмжил үзүүлнэ гэхэд одоохондоо бид нар шийдэхгүй юм шээ. Манай төслийн хувьд бол яг зорилтсон биш. Ногоонор сум бол зорилтсон биш. Манай төсөл бол хэрэгжиж байгаагаас толбогдсон. Гэхдээ байгалийн амьтан нэрвсийн хариуцлагын хувьд бол бид нар ирсэн гэдгээ бас ойлгуулж хэлсэн. Мал эмнэлгийн хувьд бол нэгэнт эрүүл учраас бид нар яахгүй гэдгийг хэлсэн. Тусгай хамгаалтын газрын захиргаа бол нэгэнт нэрвсийг өөр нутг руугаа авч явах бас журам дүрмэнд нийсэхгүй. Өөр газар тавих юм бол тухайн нутагт байгаа малд нь халдах юм бол бас нөгөө талаас асуудал гарна гэдгийг ойлгуулж хэлээд дээр нь энэ сууж байгаа нутаг чинь нэр нь бас малтайгаа суух заасан газар биш юм байна. Энэ бол ерөөсөө хөлийн газар. Гэхдээ танах бол сахиул нь үнэн. Одоо нүүж яв гэдэг асуудал ярьсан гэхэд энэ нүүж явах бас боломж муутай юм байна. Яагаад гэвэл мал нь төлөлсөн юм байна. Нэг талдаа нөгөө ордыг хариуцж байгаа сахиул нөгөө талдаа уших газар ч байхгүй. Өөр одоо мал төлөж байгаа ийм хүнд үйдэ өөр бэлтгэлтэй газар тэнцээ нүүж уших бас хэсүү. Тэр нь тухайн малчин маань сахиул маань амьдралын хувьд бас ч тарухандуу талдаа ийм байна. Цөөхөн малдаа 100 гаруй ямаатаа 20 гаруй хонороо амьдарч байгаа ийм айлууд юм байна. Тэгэхээр тэгж явхад бас хэсүү. Тэр хүнд бас хүнд эдийн засгийн сохилт болж байгаа л да. 20-од мал бараг 10 хэдэн ямаа нөхсөн 7-8 ямаанд шаргадсан ийм байдалтай байгаа. Сэтгэлийн хувьд бол бас амаргүй ийм асуудлууд байсан юм байна. Тэгэд бид нар эргэж яваад Саганнуур дэрхэд манай машин чэвтэрсэн байсан тэр юу бол эргээд хүрээд ирлээ гэдгийг утсдсан. Цаашаа бид нар явах ямарч боломжгүй бензин чадхан өрөхгүй машин эвдэрсэн учраас арайгш нааша ирээд тэгээд өнөө өглөө бас мэдээлэл авсан. Дахиж эргэж ирэхээр нь хөөж явууллаа гэдэг ийм асуудал яригдсан юм байна. Бас ганц 2 малыг хорогдуулсан юм шиг байна. Тэгээд тусгай хамгаалтын захиргаанаас бас тодорхой харж суухгүй асуудал яриад өнөөдөр дахиж хүмүүсүүд ушиж ийм асуудал газар дээр нь бас шийдэх талын асуудал яригдж байгаа. Тэр хашааны хажууд нөгөө харуулын байр байгаа. Харуулын байр дээр бас юу байгаа юм байна? Нохоо тэжих байр. Тэр байран дээр ядахтаа болохгүй бол одоо барьж аваад хэд хонох тэжээгээд хүнсээр хангаад сатгаад явуулвал яад бол гэсэн санаа төрөөд байна. Яагаад гэвэл энэ бидний ийсэн дүнэл дээр бол энэ хит их үлдсэн байна. Одоо тэрний ороон орох үе орооноос гарчаад одоо ерөөсөө идэх гол тэр аваараа олдохгүй. Тэр хэсэгтээ нэлийн цастай юм байна. Цастай учраас тэнд байдаг бусад байгалийн амьтан бол өөр тийшээ явсан бололтой юм. Дайч. Тэгэхээр тэндээ өөр идэх хоол хүнс нь олдохгүй болоод тэр хашаа руу дайрч байгаа болов гэж тэгээд бодоод ийм байна. Тэгээд энэ байгалийн зэрлэг амьтан ийм тохиолдлоор тухайн айлд ханд хохирол уучруулж байна. Гэхдээ энэ хайж устгах асуудал байхгүй. Тийм учраас энэ бол ядарсан аргуудаа бид нар хийж байгаа. Цаашдаа бол мал эмнэлгийн хувьд бол сусны дээж авсан, саяны шүүлсний дээж авсан тэр бүгдийг цааш нь шинжилүүлэх бах. Гадна талаас харахад энд бол ямар нэгэн өвчин эмгэх байхгүй. Ийм нөхцөлтэй байж байна л да. Энэ маань манай аймагт тохиолдож байгаа анхны асуудал. Говьалтай аймагт бас ийм асуудал болж байсан үе бий. Ер нь доомог юугаараа бол өшрөгсөн айлда байнга ирдэг гэж манай Казакийн хэд гэдэн ном зохиол төр байдаг. Гэхдээ арай тийм юм биш. Бид нар хүсэхгүй байна. Тэр нь яагаад тэгж хүсэхгүй байна гэхээр ер нь хүнл рүү тухайн малчин руугаа нэг их дайрахгүй зүгээр мал руугаа л дайраад байна. Энэ манай аймагт гарч байгаа нэлийн онцгой өвөрмс асуудал болж байна. Тухайн ирбэлсний ер нь ямар шан амьтныг био технологийн аргаар ийм зудаа зурхан дайд тэжээдэг журам бий л дээ. Гэхдээ ирбэлсийн хувьд бол ийм
зуд зурхантай үед бол улам сайн байх ёстой. Ягаад гэвэл тухайн тэр асгатад байхгүй ч гэсэн өөр газар хорогдсон малын цэг зэм их л байна л дээ. Тэрнээс дээр нь тэрний биотехнологи гэх юм бол ямар нэгэн махал тавьж өгөх ёстой. Махчин амтны учраас мах. Одоо тэрэнд бид нар чинь тэнцээ хорогдсон малын цэг зэмийг өвчүүлээд арсыг аваад тэр яг тавьсан газарт нь бас аваачаад нэг ямаг тавьсан. Дээр нь тэр хашааны арт алдаа бас нядлаад өвчөөд хөрөөдөрх юм бол өрөө идэх гэж бодоод бас хөрийн малын цэг зэм хөрийн хайсан. Гэтэл тэрийг идэхгүй мал руу дайраад ах. Тэгээд тэр нь учир байдал нь олдохгүй тийм асуудал болж байна л да. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг дэлхийн нийтээр олон улсын иргэний хамгаалалтын өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай байлаа. Энэ жилийн хувьд олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас хүүхдийн аюулгүй байдал бидний үүрэг хариуцлага үүрэг гишүүн орнуудын хүнд дэвшүүлээд байгаа юм байна. Хүүхдийн аюулгүй байдал бидний үүрэг хариуцлага үүрэндээр онцгой байдлын байгууллагуудаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, мөн албан хаагчдын шөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, боловсролыг нь дээшлүүлэх зорилгын хүрээнд спортын уралдаанд тэмцээн сургалт, өдрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дэлхийн нийтээр олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай байна. Энэ жилийн хувьд олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас хүүхдийн аюулгүй байдал бидний үүрэг хариуцлага урайг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна. Хүүхдийн аюулгүй байдал бидний үүрэг хариуцлага урайны хүрээнд онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаанд тэмцээн, сургалт, өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулан тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай орны хувьд тухайн байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж 2011 онд гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон байна. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан албаагч нарыг Баатар одонгоор шагнан урамшуулдаг байна. Тус одонгоор 1992 оноос хойш манай улсын онцгой байдлын байгууллагаас нийтдээ 30 гаруй албан хаагч шагнагдсан байдаг байна. За эрхэм хүндэт онцгой байдлын байгууллагын Монгол улсын нийт албан хаагчдад олон улсын иргэний хамгаалтын өдрийн мэндийг хүргэж та бүхэнд тал жаргал сайн сайхныг хүсье. За өнөөдөр манай онцгой байдлын газар дээр олон улсын иргэний хамгаалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. За олон улсын иргэний хамгаалтан дээр Монгол улс бол 1992 онд ажиглагч гишүүнээр орж исэн байна. За 2002 онд бол жинхэнэ гишүүнээр орж ажилласан ба 2011 онд бол гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр бол олон улсын иргэний хамгаалтын гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр бол орж ажилласан байна. За энэ олон улсын иргэний хамгаалтын өдрийг бол жил бүр 3 сарын 1-ний өдөр бол тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааг бол манай онцгой байдлын газар бол зохион байгуулж өнөөдөр явуулж байна. За онцгой байдлын газрын албан хаагчдын дунд бол мууга тэмцээн. За үүнд бол саатта 100, амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах, уяа зангидах, галын хоолоо шидэж эвхэх, довтлооны шат ашиглаж дөрвөн давхрын самхт гарах ийм дөрвөн дараалалаар бол бид бол тэмцээн явуулж албан хаагчдын дунд бол албан хаагчдын мэддэг чадвар авах замбааг бол сорин өөрчлөж явж байна. Тийм учраас энэ олон улсын иргэний хамгаалтын өдрийг бол энэ жил бол хүүхдийн аюулгүй байдлыг хангах гэсэн уриан дур бол явуулж байгаа маань. Тийм учраас онцгой байдлын газрын албан хаагч нарын ур чадварыг аврах ажиллагааны ур чадварыг бол нэмэгдүүлэх хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар бол 2019 онд бол төлхөө анхаарч ажиллахаар ийм ихтгэл ажиллагаа хангаад онцгой байдлын газрын аврагч нарын
ур чадварыг дээшлүүлэх талаар бол нэлээдгүй ажиллагаа явуулж байна. 2 дугаар сургуулийн захиргааны зүгээс сургуулийнхаа үйл ажиллагааг бусдад нээлттэй ил дод шударга байлгах, эцгийнхээ оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, дуу хоолойг нь сонсдог байх, сурагч эцэг эх сургууль гэсэн гурвалсын холбоог бэхжүүлэх зорилгоор олон үйл ажиллагаа төлөвлөсний нэг нь эцэг эхчүүдийг хичээл суулгах, хэлэлцүүлэх зөвлөгөөнд зохион байгуулах юм байна. Тус ажлын хүрээнд энэ 7 хоногт 10 дугаар анги болон Багаангийн эцэг эхийн өдөрлөгийг зохион байгуулж байна. 2 дугаар сургуулийн захиргааны зүгээс сургуулийнхаа үйл ажиллагааг бусдад нээлттэй ил тод шударга байлгах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхчүүдтэй хамтран ажиллах, дуу хоолойг нь сонсдог байх, сурагч эцэг эх сургууль гэсэн гурвалсан холбоог бэхжүүлэх зорилго бүхий олон үйл ажиллагаа төлөвлөсний нэг нь эцэг эхчүүдийг хичээл суулгах, хэлэлцүүлэх зөвлөгөөнд зохион байгуулах юм а. Тус ажлын хүрээнд энэ 7 хоногт 10 дугаар анги болон Багаангийн эцэг эхийн өдөрлөг зохион байгуулагдж байна. Дашрамд хэлэхэд эцэг эхийн оролцоо бага ангид маш сайн, дунд ангид сайн, харин ахлах анги болоод ирэхээр идэвх нь буурдаг байна. Эсвэргээрээ ахлах ангид эцэг эхийн анхаарал халамж маш сайн байх ёстой хэмээн сургуулийн захирал онцлон дурдж байна. За ер нь бол эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж эцэг эхтэй хамтран ажилласнаар бидний ажлын үр дүн ахих ийм давуу талтай байдаг. За тэгэхээр эцэг эхийн оролцоог харахад бол бага ангид маш сайн байдаг. Бага ангид маш сайн байж байгаа л дунд ангидаа ингээд жоохон муудаал тэгэл ахлах ангидаа бүр ингээд оролцоо мууддаг тал байдаг аахгүй юу. Тэгэхээр энэ нь юутай холбоотой гэхээр хүүхэд бие дааж ийна гэд эцэг эхчүүд маань хүүхдээ жоохон гаргуунд нь гаргах нэг анхаарал халамж тавих нь суларчдаг. Эндээс болоод эцэг эхийн оролцоо жоохон багасдаг. Тэгээд өнгөрсөн жил бол бас бид нар эцэг эхчүүдтэйгээ бас хамтарч үйл ажиллагаануудыг зохион байгуулж исэн. Ер нь жилээс жилд бидний хамтын ажиллагаа ер нь сайжирч байна. Энэ нь бол бас бидний нөгөө үйл ажиллагаандаа дүгнэлт анализ хийгээд эргээд бид нар хэрхэн яаж татан оролцуулах вэ гэсэн ийм нэг менежментүүдийг хийгээд байгаатай холбоотой одоо үйл ажиллагаагаа илүү сайн болгож сайжруулж эцэг эхчүүдэд илүү сайн үйл ажиллагаанд татан оролцуулж байна л да. За эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд эцэг эхчүүд минь одоо ингээд сургууль гэдэг маань одоо та бүхний хүүхдийг зөвхөн тэр сургалтын үйл ажиллагаанд л ингэж хариуцдаг байгууллага байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань бидэнтэй хамтарч бүгдээрээ хамтран ажиллаж байж л одоо илүү их үр дүнд хүрч хүүхдүүдэд хүмүүжүүлж илүү сайн хүн болгож төлөвшүүлдэг юм шүү. Тэгэхээр зөвхөн сургуульд битгий одоо даатгаарай. Ингээд бидэнтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлагатай юм шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй л гэж хэлээд байна. Эрхэм үзэгчдээ энэ хүрээд Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байгаа дараагийн хөтөлбөртөө иргэн уулзтлаа баяртай үзэгчдээ.